Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн их сургуулийн багш нар оюутнуудыг тоглолт болон хурим найранд оролцуулжгаад мөнгийг нь өгдөггүй асуудал гарсан байж болзошгүй байна. За тус сургуулийн оюутнуудын төлөөллийн энэ асуудлаар хүний эрхийн үндэсний комисс хандсан байна. Тодорхой нэр бүхий багш нар оюутнуудад ийм үнгүй урлагийн арга хэмжээнд оролцуулдаг гэсэн ийм агуулга гомдлохгүй. Тэгээ энэ гомдлын хүрээнд л асуудал шалгаж байгаа. Хов хүний одонгийн найрч гэм өсний найранд ч гэсэн нэг морин өөрсний гуртын дуучин ирээл дуулж лээдэг те энэний ард цалин хөлс байна уу? Эсвэл багш нь чи яваа чи очиж тэн дээр оролцоод ирээгээд албан хүчээр тэр хүүхдийг явуулаад байна уу гэдэг энэ л асуудал юм байна. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс соёл урлагийн их сургуульд өмнө нь 2023 онд шалгалт хийснийг онцлсон. Тусад шалгалтаар оюутнууд үе тэнгийн дээрлэхэлт мөн багшийн дарамт шахалтад өртдөг, түнчлэн сурах эрх нь зөрчигдөж байгааг тогтоож зөвлөмж хүргүүлэн ажилласан байна. Гэвч энэ асуудал төдийлөн арилаагүй одоо ч үе гардаг гэдгийг хүний эрхийн үндэсний комиссаас онцоллоо. Гэхдээ оюутнууд бодит байдлыг мэдээлэлвэл сургуулийн удирдлагууд болон багш нараас ямар нэгэн дарамт шахалт ирдэг тул энэ талаар ам нэхийг хүсдэггүй гэлээ. Гэхдээ ер нь тиймэрхүү байдаг гэж сонсч л байсан. Зүгээр ийш тийшнээ тоглолтод авч авчаад тэгсэнгүй тиймэрхүү сонсч л байсан. Тэг ер нь сонсч байсан. Тэг нөгөө нэгдүгээр курс болохоор орж ирж байгаа болохоор бас тэгтээ тийм харьцангуй гайгүй байдаг ах гэж бодож байна. Нөгөө угаасаа цаанасаа тэдэн оюутан хэдэн дуучин аавна гээд за тэгээд нэг хүний тэдгээд ингээд нийт мөнгөнд өгөөд тэгээд тэр мөнгөний бид нарыг хариуцж удирж байгаа ингээд дарга маргамал тараагаал тэгэл хэвчээ. Ер нь бол би энэ сургуулийн багш тийм багшаар ажиллаж байсан хүний хувьд бол хэлэхэд энэ бол жоохон тийм гүтгэлийн чанартай. Яг үнд бол хавар болоод ирэнгүүт ингээд янз янзын гараад ирдэг. Нэг хоёр дахин сургуулийн эсэлт тийм зохицуулалт эсэлтийн янзын сургалттай холбогдолтой юм хар PR-ыг өдөөсөн ийм зүйлүүд хийдэг байхгүй. Би бол яг тэгж харж байгаа. Энийг бол тэр шалгаж байгаа хүмүүс шалгаад үнэн мөнийг мэдээж тогтоох байх. Оюутнуудыг жил 1-2 удаа багш нар нь тоглолт арга хэмжээнд оролцуулдаг. Ингэхдээ ганцаараа урлагийн номер үзүүлсэн бол 150-аас 250 мянган төгрөгийг өгдөг. Харин групп болсон бол 800-аас 1,500,000 төгрөг авдаг гэж оюутнууд хэлж байлаа. Гэвч зарим тохиолдолд тухайн мөнгөний 50 хүрэхгүй хувь нь ч оюутнуудад ирдэг гэлээ. Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуульд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд бакалаврын 358, хичнээн ангийн 43 оюутан суралцж байгаа бөгөөд 126 багш ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүссэн асуудлын мөрөөр хүний эрхийн үндэсний комиссаас багш оюутнуудтай ганцаарчилсан уулзалт хийжээ. Удахгүй шалгалтын үр дүнг танилцуулж зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байгаагаа онцоллоо.